голын завгүй залуу сосорч хөдөлмөрлөж эх орныхоо төлөө эхийг хийж бүтээхээр өдөр тутмын өрмөн ажилдаа яалтаа. Аргагүй аль цус орныг өндөр мэдлэг боловсралтай завгүй залуус хөгжил дэвшил рүү хөтлөсөөр байна. Эх орны ирээдүй болсон залуустаа санаа сэтгэл болгох зорилгоор боловсрол суваг телевиз гэгэн орчлон компанитай хамтран боловсролын аянд зураг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Бид энэхүү аянаараа Монгол Солонгос хоёр улсын боловсролын салбарын онцлогийг ижил мэргэжлээр сурч буй хоёр оюутнаар дамжуулан хүргэх болно. Манай нэвтрүүлгийн гол баатруудын хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн нэрмэлтлээр дамжуулан залуусын суралцж буй бодит амьдралыг үзүүлэхийн сацуу ирээдүйн мэргэжлийн гараагаа чанартай боловсролтой боловсон хүчин болж эхэлж болох боломжийг залуусаа нээж хүргэхийг зорьсон юм аа. Залуу хүнд мэдлэг чадвар хүсэл мөрөөдөл зархам амжилт уран зориг өгч улам гялалзуулдаг ихэд хэлцгүй байхаа. Манай нэвтрүүлгийн оролцогч Адиад улам Кимчон их сургуульд өнгөрсөн хоногудад аялал жуулчлалын мэргэжлийн хичээлдээ сууж нэлээд зав багтай өнгөрүүлсэн. Харин өнөөдөр Адиа бусад чиглэлээр гадаадд мэргэжил эзэмших хүсэлтэй үеийн залуусаа зориулж Кимчон их сургуулийн салбар сургуулиудын суралцах орчинтой танилцуулга хаягныг эхлүүлж байна. Нэг давхарт нь цэцэрлэг, хоёр давхарт нь сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн багш нарын ангитын шин, гурван давхарт нь физик эмчилгээний нийтийн шин, дөрвөн давхарт нь эмнэлгийн удирдлагын тэнхим байрлал юм байна. Таван давхарт нь хөгжмийн сургуулийн тэнхим байрлал. Одоо бид нар таван давхар руу явж байна. Ормилдугаар зуунд соёл урлагийн хөгжилд хөгжим шин байр суурь өөрчлөлт хийх үе гэж үзэж уран бүтээлчдийг төрүүлдэг томоохон сургуулиудын нэг бол Кимчоны хөгжмийн сургууль. Товчхондоо уг сургууль нь энэ цаг үеийг дагуулж чадах үндэсний аюулгүй шинэ үлгэр жишээ. Урлагийн мэдлэг чадвар болоод гоц алдар нэртэй хөгжмийн мэргэжилтэн бэлтгэх зорилгыг тавьж ажилладаг. Энэ болохоор төгөлдөр өрийн ангийн оюутнуудын давтлагын өрөө юм байна. Нэг юм жижиг өрөөнд нэг оюутан ганцаархнаа хөгжмөө бэлгэн гэсэн маш тоглог гоё өрөө байдаг юм. Жишээ нь нэг ах ингэж өөрөө бэлдээд чаач. Нэг юм заасан 10 юм жижиг өрөөтэй тэгээд төгөлдөр хуурн мэрэгжлийн маш тоглог гоё өрөө. Жишээ бас байна. Би төгөлдөр уур тоглож чаддаг бол аяд дарж үзүүлэх байлаа. Даанч чадахгүй юм да. За дараагийн ангир гарцгаая. Кимчон сургуулийг төгсөгчид эрүүл мэндийн салбарт нэлээд нэр хүндтэй нүүр бардам ажилладаг. Адиагийн танилцсан 6 салбар сургуулийн нийт 22 мэргэжлийн дундаас 10 гаруй нь эрүүл мэндийн чиглэлийн сургалт явуулж боловсон хүчин бэлтгэдэг. Энэ нь Монголд сүүлийн хэдэн жилд эрүүл мэндийн салбарт нэлээд анхаарал тавьж хөгжиж байгаатай уялдаж болох юм. Нэг үгээр хэлэхэд эмнэлгийн салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсрол Кимчонд эзэмшээд эх орондоо боломжийн цалинтай ажиллаж амьдрах гарт залуус нээлттэй болж байгаа. 1983 онд байгуулагдаад 29 жилийн хугацаанд 1800 гаруй төгсөгчдийг эмнэлгийн удирдлагын чиглэлээр төгсгөр байгаа арвин туршлага бүхий мэргэжлийн багш нар сургалт явуулж боловсрол эзэмшүүлдэг. Энэ тэнхмийн үндсэн мэдлэг ажиллах хүч судалгаан дээр баримталж Солонгосын эмнэлгийн салбарын түүх болоод дэлхийн нийтийн эмнэлгийн салбарын хөгжил мэдээллийг нэгтгэж хөгжлийн нэг төвшөнд бий болгохоор зорж ажилладаг байна. Сургуулийн гадаад харилцааны хувьд харилцаа холбоо мэдээлэл практикийг маш сайн хангасан олон улсын зөвлөхүүд хамтран ажилладаг. Сурах арга барилын хувьд маш сайн гэж оюутнууд сэтгэл хангалуун байдаг нь харагдаж байсан юм. Монголоос Кимчонд суралцж төгссөн анхны оюутнууд энэ чиглэлээр амжилттай төгсөөд мэргэжлээрээ Солонгосын том эмнэлэгт ажиллаж байгаа гэж бидэнд хэлж байсан. Энэ нь хэрхэн боломж байгааг харуулж баттгаж болох юм. Сайн байцааны үзэгчдээ намайг Тодим гэдэг Солонгос улсад байдаг Кимчон их сургуулийг эмнэлгийн удирдлагын мэргэжлээр төгссөн одоогийн байдлаар Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Би 2009 оны 12 сард Кимчон их сургуулийн эмнэлгийн удирдлага менежментийн ангийг төгссөн. Тэгээд одоо мэргэжлээрээ Солонгос улсын Гачаон анагаах ухааны их сургуулийн дэргэдэх КИЛ гэсэн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
сургууль төгсөөд одоо оройгоор бас магистрт сурж байна. Эмнэлгийн ажиллангаа бас одоо мэргэжил жоох ахиулах зорилготой эрүүл мэндийн менежментийн одоо medical MBA-ийн чиглэлээр одоо магистр хамгаалахаар ингэ сурж байгаамаа. Одоогоор байдлаар би ажиллаж байгаа эмнэлгээ бас товч танилцуулах юм бол Солонгос улсын Инчан хотод байдаг 1700 ортой Солонгос улсын одоо 3 дугаар шатлалын нэгдсэн эмнэлэг гэж хэлдэг тийм их сургуулийн нэгдсэн эмнэлэг байгаамаа. Тэр эмнэлгийн одоо International Healthcare Center буюу одоо олон улсын өвчтөн олон улсын медикал хариуцсан цэнтрийн салбарын гадаад харилцааны менежер гэсэн албан тушаалтай ажиллаж байна. Тэгээд ер нь энэ төвшин ашиглаад тэгээ Кимчон их сургуулийн төгсөгч оюутныг одоо төлөөлж мөн одоо та бүхнээр дамжуулан одоо мэдчилж байгаад маш баяртай байна. Мөн бас энэ ташуунд одоо сургуулийг танилцуулах юм бол манай сургуулийг төгссөн олон одоо Монгол оюутан залуучууд маань их орондоо мөн Солонгос улстай өөрийнхөө эзэмшлийн мэрэгжил салбарынхаа дагуу бол маш амжилттай сайн ажиллаж амьдарч мөн дахин бол маш сайн сурж байгаад бол маш баяртай байдаг юм аа. Тэгээд одоо ингэ суралцахаар хүч ирсэн та бүхэнд бас их баярлалаа. Цаашдаа бас Солонгос улсын одоо энэ харьцангуй Азийн баг гэж яригддаг хөгжилтэй ялангуяа эрүүл мэндийн салбартаа бол манай улс одоо хэрэгжүүлчмээр гэдэг юм уу тийм ээ. Сурчмаар маш олон зүйл байдаг. Тэр бүгдийг одоо аль болох сурч эзэмшээд эргээд их орондоо очиод Монгол улсынхаа их орныхоо эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшид бас өөрийнхөө хувь нэрийг багч болов оруулахын төлөө бас зорж ажиллаж сурч байна. Тэгэхээр мөн ялгаа байхгүй би ч биш манай Кимчон их сургуулийн сурал өгсөн нийт оюутнууд маань Монгол улсынхаа эрүүлийн хөгжилд асар үнэтэй хувь нэр оруулсан одоо үнэтэй тийм одоо лидерүүд болоосаа гэж хүсэж байна. Баярлалаа. Харин дараагийн анги бол физик хэмжлэгээний анги. Улсдаа 8 дахь сургууль болж физик хэмжлэгээг мэрэгжлийн өндөр түвшинд гаргахад хувь нэмрээ оруулж байгаа ууган лаборатори боловсон хүчин энд төвлөрч байдаг байна. Зөвхөн Солонгостоо ч төдийгүй дэлхийн улс орны эрүүл мэндийн загвар зааварчилгааг анхаарч мэрэгжлийн ур чадвар дээр тулгуурлан сургадаг. Мөн хувь иргэний хүнлэг инэрэнгүү зан чанар, нийгмийн хариуцлагатай дэлхийн нийтэд хандсан үйлчилгээ үзүүлэхэд бэлтгэгдсэн боловсон хүчин бэлтгэж хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг явуулдаг нь Адиад улмын хувьд анхаарлыг маш их татсан гэж хэлж болно. Эндээс гараад бид цэцэрлэгийн багшийн ангид орж сонирхсон юм. Солонгост эцэг эхчүүд сургуулийн өмнөх насны боловсрал олгох тал дээр маш их анхаардаг. Эрүүл мэндийн төлөвшил, хүүхдийн сэтгэхүй задлах гээд маш олон зүйлээр хүүхдийг задлаж маш нухацтай ажилладаг байх юм. Кимчон их сургуулийн хичээлийн танхимууд нь яг тухайн мэргэжилтэд тохирсон маш тохилог, үзүүлэн танин мэдгүн зөвлөмж зөвлөгөөнүүд олон байдаг. Цэцэрлэгийн багшийн сургуулийн орчинч халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чадсан байсан. Хүүхдийн цэцэрлэгт байгаа юм шиг сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байсан нь сонирхолтой содон байсан юм. Адиагийн танилцж байгаа уг сургуулийн доод давхурт цэцэрлэг байрладаг. Уг цэцэрлэгт Кимчон сургуулийн багш албан ажилчдын хүүхдүүд суралцаж, цэцэрлэгийн багшийн ангийн оюутнууд практик дадлага хийдэг юм байна. Ингээд Адиатай хамт практик дадлагад орж танилцъя.
Боловсролын аянд нэгдсэн Азиад улмын Кимчон сургуультайгаа илүү дотн танилцах аян үргэлжилсээр байна. Дараагийн очид танилцсан салбар бол радио рентген эмчилгээний сургууль байлаа. Азиаг очиход рентген зургийн чанар болоод рентген зураг хэрхэн мэрэгжлийн түвшинд авч хэрхэн оночлох тухай нарийн мэрэгжлийн хичээл орж байсан. Кимчон их сургуулийн салбар сургуультай танилцахад анзаарагдсан нэг зүйл бол сургуулийн орчин мэрэгжлийн хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжөөр бүрэн тогтсон. Нийт 15,000 гаруй оюутан суралцдаг ихэд нэг ангид суралцж байгаа оюутны тооч мөн адил маш боломжийн 20-30 оюутантай байсан. Энэ нь сургалтын тогтолцоо хичээлийн хуваарийг маш нарийн сайн гаргаж, оюутнууд чанартай мэдлэг олох, боломжтой бүх оюутнуудаа чиглэж чадсан маш том бодлоготой байгаа нь гайхалтай санагдсан. Кимчон их сургуулийн бас нэгэн цөм бол нэгдсэн номын сангийн байр. 4 давхар байгууламж бүхий уг номын санд 22 мэрэгжлийн төрөлжсөн тасгуудтай оюутнууд суудлаа тодорхой цагийн дагуу захиалж тухайн цагтаа л өрөөгөөчдөө үйлчлүүлээд гардаг байх юм. Нам гүм тогтоорчин амралтын танхимууд болоод цаг захиалгын систем нь Азиад улманд маш их таалагдж байсан юм. Солонгостой хамгийн сайхан орчин маш том байгууламж бүхий уг сургуультай танилцахад нэг өдөр Азиад маань багтаж байсан юм. Гэсэн ч үеийн залуустаа чанартай мэдлэг олгож болох санаа сэтэл өгөхөөр зорж байгаа болохоор дараагийн сургуультайгаа танилцахаар явлаа. Дараагийн Азиагийн очиж байгаа сургууль бол хичээлийн төв байр. Энд бид шүдний эмчилгээ, гоо сайхан, барай засал зэрэг ангиудаар орж сурах орчин хичээл хэрхэн орж байгаа болоод сургуулийн багш нартай уулзаж ярилцсан юм. Би шүдний эмчилгээний ангийн лабораторийн ангид орж ирээд байна. Бүрэн тоноглогдсон өрөө байна. Энд бас отгон жаргал гээд Монгол оюутнууд сурдаг гэсэн. Тэгээд хэдүүлээ отгоо тавьчих. Бас яг хичээлдэл багш байна. За сайн отгоо. Хичээлэн сайн. Сайн. Ямар шүдний яамны дэвлэнд шалгаад шүдний чисаг болон өнгөрийн тухай. Хідэнээс хэмжээс урж байгаа. Дэнслээд 4 жил болж байна. 1 жил хэлний төгсөөд одоо 3 дахь курс. Хизээ төгсөх вэ? Хойд 4 жил. Яг Кимчоны сургууль сураад ямар хөө вэ? Сургууль нь ямар хөө вэ? Миний сонгосон анги бол бүх тоног төхөөрөмж нь хангаж өгсөн. Тэгээд би яг энд ингээд дадлага хийж байгаа нөхцөлд би яг эмнэлэгт ажиллаж байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг. Тэгээд маш их сайтай боддог. Яг эмнэлэгт байгаа юм шиг л орчинтай юм биш үү? За баярлалаа. Тэгээд хичээл сургалтанд зөндөө их амжилтыг хүсье. Хичээл нь цаад болсон болов уучлаарай. За хичээлээ дээ. За бака. Сайн байцгаана уу? Кимсон мужийн Кимсон их сургуулиас шүдний эмчилгээний техникийн багш Инсуг та бүхэндээ мэдчилж байна. Миний бие 1983 оноос тусдын хэм анхуулсан байгуулагдсанаас хойш Кимчон их сургуульд ажилласан. Энэ сургуульд багшлаад 30 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. Шүдний эмчилгээний техникт амны хүндийн эрүүл ахуй, шүдний өвчнөөс урьдчилсан сэргийлэх хичээлүүдийг заадаг. Одоогоор манай техникт нэг монгол оюутан суралцж байгаа. Отгон жаргал гэдэг би Боя гэж дууддаг. Отгон жаргал маань 2008 онд анх хэлсэн орсон. Одоо 3 дугаар курс сурж байна. Боя маань мэдээж гадаад хүн учраас анх хэлсэн орсон үедээ
Өөр хэлээр хичээл сонсохоор хичээлээ сайн ойлгохгүй бэрхшээлтэй байсан ч одоо бол харьцангуй сайжирч мэргэжлийн төвшөнд хичээлээ ойлгоод зэрэгцээд явж байгаа. Юу инаас илүү их хичээнгүй бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг оюутан учраас түүнд их найдлага тавьж байна. Намайг 1983 онд энэ сургуульд анх ажилд орох үед Солонгос улсын хэмжээнд шүдний эмчилгээний эрүүл ахуйн чиглэлээр сургадаг 7хон сургууль байсан. Тухайн үед Кимчон их сургууль маань байгуулагдаад удаагүй байсан учраас энэ сургуулийн хөгжлийг тодорхойлж мэдэхгүй байсан. Харин одоо бол улсын хэмжээний шалгалтаар үнэхээр хуруу даран тоолох 100% чанар боловсролын төвшингээрээ тэргүүлэх сургуулиудын нэг болсон бөгөөд энэ сургуулийг төгсөөд гарсан олон төгсөгчид эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаагаас үтгэхэд Солонгос улсын Кимчон их сургууль нь үнэхээр чадварлаг, өрсөлдөх чадвартай болсон боловсон хүчнүүдийг бэлтгэдгийг мэдэх боломжтой юм а. Кимчон их сургуулийн шүдний эмчилгээний ангийг сонгон суралцсан оюутнууд маань үнэхээр зөв сонголт хийжээ гэж хэлхийг олон удаа сонсож байсан. Мөн тэгээд оюутнуудад зааж багшилж байгаа багшийн хувьд би өөрийгөө хамгийн их хад жаргалтай хүн гэж боддог. Кимчон их сургууль гэдэг энэ брэнд маань бүгд найрамдах Солонгос улсад өдрөөс өдөрт өргөжин тэлж хөгжиж дэвшиж байгааг харахтаа миний би энэ сургуульд ажилладгаараа бахархаж явдаг. Өнөөдөр Монголоос ирсэн та бүхэнтэй уулзаж байгаадаа маш их таатай байна. Ялангуяа манай шав Боягийн эх орноос ирсэн гэж бодохоор бүр ч илүү баяртай байна. Цаг цаваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Арт арчилгааны ангийн дадлын лабораторид орж үзлээ. Оюутнууд нь өөрсдөө бие биендээр ингээд багшаараа заалгаад яаж массаж хийхгүй, яаж эмчилгээний массаж хийх үү, яаж ашиг зөв ашиглах талаар ингээд бие биендээрээ туршилт хийж бие биендээ зааж ингэж ажилладаг юм байна. Одоо энэ ч болохоор үс арчилгаа өчтдийнх нь ангийн өрөө байна, бас хамтдаа орцгой. Бүрэн ингээд тогтжуулчихсан. Тэнцэн ингээд шүршүүртэйгээ ингээд үс яаж угаах уу те бүх юмар томилчихсан. Ийшээ нь бас хичээлийн анги. Тэгээ энэ анги нь болохоор эмчэнэ ингээд онлайн хичээлийн танхимдаа тойроод ингээд яг үсчний дадлын сандлаад оюутнууд бас бие биенийхээ үсийг янз бүрээр засах болон юм тусгай парикн дээр ажилладаг юм байна. Энэ парик нь болохоор яг хүний үс шиг гэсэн. Яг хүний үс шиг юм юу гэдэг. Энэ болохоор ингээд гоёлын цэцэл хийсэн болтой лагтчихсан байна. Яг хүний үс шиг ингээд ажилтдаг. Бас энэ чинь үс будснууд ингээд байна. Энэ гэх мэтчлээ. Яг ерөөсөө ингээд онол фактыг нэг дор хослуулад хичээлт юм байна. Энэ маш таалагдчихээн. За ингээд тийшээ бас зөндөө зассан парикнууд болон үс тасалтын баг чирэгслүүд байна. За одоо дараагийн анги руу гарцгаая. Яг дараагийн ангид орж ирсэн байна. Энэ мөн адил үс засалчдын дадлын танхимын өр байгаа. Гэтэ юугаар ялгаатай вэ гэхлээр хурмын яслал болон тусгай арга хэмжээний үс засалт, нүүр будалт, хувцалт нь жирийн үеийн үс засалтаас хамаагүй ялгаатай өөр байдаг. Түүндээ бүр тусгаалan зориулсан юм анги танхимтай байна. Жишээ нь тийшээ гэхэд үс засалтын ширээ сандал болон будаг хийм хийдэг тусгай тоног төхөөрөмжүүд нь байна. Тэгээд тэнцэн болохоор ямар хурмын хувцсан дээр ямар үсэл, ямар бодол тохирох вэ гэд яг ингээд тусгай одоо зориулагдсан юм өрөөнд юм байна. Тэгээд энэ ч болохоор юм тусгай юм томоглогдсон ширээ сандлуудтай. Тэгээд бас хурмын ясл нь бусад арга хэмжээнээс тусгай байдаг. Тэгээд энэ бүр сурагчдынхаа биш оюутнуудынхаа хийсэн бүтээл болон дадлын ажлуудаар юм тусгай цомог үсгсэн байт юм байна. Энэ нь болохоор та бүхэн бас сонирхуулъя. Ийм
яг эдгээр ингээ оюутнуудын хийсэн өөрсдийн бүтээл гэж байгаа. Энийг ингээд томогжуулсан байна. Энэ нь бүр юм том юм байна. Ерөнхийдөө нэг бүрчлэн маш тусгай ийм тусгай маш тансаг өрөө байна. Зөвхөн нэг хичээл дээр л хэд ийм тоног төхөөрөмжөөр хангагдсан тоглог өрөөтэй байна гэдэг бол бас их азтай оюутнуудын хичээлийн өрөө шүү гэж бодож байна. Ажид улмын Кимчон их сургуультай танилцсан бас нэгэн завгүй өдөр энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаараар үзэгч залуус маань гадаад оронд найдвартай сайн сургуульд суралцах боломж бололцоог харсан нь эргэлзээгүй байх. Мөн Монгол залуустай хандаад хэлэхэд суралцах хүсэл хэлний мэдлэг байхад Кимчон их сургуулийн өвд хаалга үргэлж та бүхэнд нээлттэй байх юм. Та бүхний мэдлэг ухаан хурц байж Монголын мань хөгжил үргэлж дээшээ байх болтугай.